өгсөн хөрлийн тухай хуулиараа иргэдээс гарсан санаачлах 100 мянган иргэний гар үсэг авах юм бол их хурл хэлэлцдэг. Ховны орлогын албан татвар бол хэтэрхий өндөр байна гэсэн. Дээрээс нь эргээгээд нөгөө татвар төлж байгаа гэсэн татрыг өгөөж иргэд рүү ирэхгүй байна гэсэн шүүмжлэл төр иргэд гар үсэг сурч байгаа шүү дээ. Одоо нэг хүн амын орлогын албан татвар гэдэг ихээр манайх 10% гэж ойлгоод байдаг л та тий. Надаас авж байгаа юмнаас 10% судахж байгаа, над руу орж байгаа юмнаас 10% судахчлаа гэдэг. Гэтэл бас энэ нэргээ нөгөө шатсан хэлбэр ч гэсэн явж л байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр энэ дээр та яг тайлбарлаж өгөөч. Яг ямар систем байна? 1 сарын 1-ээс ахуулаад алслагдсан бүсгүүл гэж байгаа юм л та 500 мянган км-ийн цаана байх юм бол тий орлогын 60% үрээг бол 1%, 60-аас дээшээгээ хэдүүлээ 190 сая хүртэл бол ингээд 10%, 15%, 20% гэдэг юм шатлсан байдлаар үйлчилж байгаа. Тэгэхдээ ер нь бол дийлэнх орлого ингээд татвар төлөгч нарыг үзэхээр 99.2% нь ерөөсөө энэ 10%-ийг төлж байгаа байхгүй. Ийм тоо баримт гарч ирж байгаа. Тэгэхээр ийм болохоор яалтчгуудаа иргэдээр маань энэ хүн амын орлогын албан татвар бол дарамт болоод байна. Бодит орлого нь өсөхгүй байна гэж байгаа. Яг үнэндээ бол таа ч гэсэн ингээд бодоод үзэхэд иргэд маань дотроо төлөөлөдөг эргээгээд нөгөө амьдралын сайжирсан юм байхгүй байгаа болохоор нөгөө дотор төлөх сонирхол буурж байна. Төр тэтгэх итгэл буурж байна. Ийм юмнууд яваад. Тэгэхээр бид бол буцаага та Монгол улсын иргэн бол улсынхаа төлөө дотроо төлөх ёстой. Гэхдээ тэр нь төлсөн дотор чинь таны төлөө буцаад үйлчлэх ёстой. Нэг хоёр дэх юм бол одоо байгаа энэ дотрын тухай хууль болон хүн амын орлогын албан татвартай холбоотой энэ хэсэг бол өндөр байна уу гэхэд бол ихэнх нь өндөр байна л гэж үзэж байгаа. Тэгээ энийг бол 1% болох бүрэн бололцоод 2020 оноос хойш төсвийн орлогыг харах юм бол ер нь дандаа өссөн баг. Дандаа зарлал нь өссөн баг. Тэгээ ингээ өсгөж болоод идэг. Буцаагаад нөгөө буурна гэдэг юм Монголд байхгүй. Бүх салбартаа тэгээд шүү дээ. Юмны өнөслөөд зогслоо. Инфляц өсөөлөдөг эзэж бууддаг. Төгрөгийн сулраалдаг эзэж бууддаг. Долларын өсөөлөдөг бууддаг. Ийм тогтцол орчод. Тэгэхээр энэ гарц гаргалгаа нь юу вэ? Зөв менежмент хийх хэрэгтэй гэж харж байгаа. Энд дээр 3 асуудлыг бол бид нар хөндөж байгаа. За нэгт болохоор татвар төлөгч иргэдийнхэн сонирхлыг төрүүлэх ёстой буюу гаднаас болон дотоодын хөрөнгө оруулагч нарыг татрын таатай нөхцөлийг бий болгох ёстой. Энэ нь хүн амын орлогын албан татвараас илэрнэ. Нэг. Хоёр дахь юм бол бид нар төсвөөсөө байж болох бүх юмыг таньяа. Ялангуяа энэ өргүү зардлууд бол зөндөө байгаа даа шүү дээ. Одоо жишээ нь түрүү өглөөхөн бас манай Баярмаа гишүүн, Консулмаа гишүүн жишээ татад ярьж байгаа нь зөв шүү дээ. Энэ food festival гэл энэ 1.6 тэрбум гэж нэг яригдал 1.600 сая гэж нэг яригдал эцсийн дүндээ тэнд нэг одоо нэг хэдэн үзбек тогооч нар ирсэн байна, Гандангийн маань хэдэн лам нар ирсэн байна. Уулан тэр food festival хийхдээ яах ёстой гэхээр энд татвар төлж байгаа ресторануудад дэмжих ёстой шүү дээ. Тэр талбай дотор 30 ресторан, 30 Монголын брэнд ресторануудыг оруулж ирээд хоолыг хийлгээд иргэдээ сурталчлаад дэлгүүлүү таниулах ёстой. Монгол та ирэх юм бол Япон хоол байна, Солонгос хоол байна, Хятад хоол байна, энэтхэг хоол байна, Монголын үндэсний хоол байна. Ийм боломж байгаа шүү гэдгийг дэлхий рүү таниулах ийм зорилготой биз. Тэгээ тийм зорилготой ч хүрэхгүй хэмжээний төсвийг ингээд дураараа дахин зарцуулж байгаа асуудлууд байгаа. Төр юм руу орохоор л нэг юм хязгаарлсан, хавьтсан тэгээд эсвэл одоо торгосон дэлбэрлэл болоод байна л да. За энэ жишээ авч байгаа фуд фестивал бол яг л тэглээ шүү дээ. Хуучин өнгөрсөн үеүүдэд зохион байгуулалтаа арай задгаа болоод исэн бохгүй юу. Сайн нэг майхан барайл майхан лугаа бүгдийг нь очиж хинтэнч очих хүртээмжүүл болоод дуусчихлаа шүү дээ. Тийм. Нөгөө талаас яг хүн амын орлогын албан татврын хувь хэмжээг бууруулна гэхээр яг шууд өсөвтэй уялдчихж байгаа юм л да. Тэгэхээр өнгөрсөн онуудад харахаар нэг хүн амын орлогын албан татварт төсөвт нэг 1.7-оос 2.2 их 80 орчим төгрөг төсвөрөө яг энэ татвар хэлбэрээр ороод ах шүү. Инхээр энийг нөхөх гэдэг юм уу? Эсвэл ийм эрсдэл хаанаас боломжийг үүсэх вэ гэж гэдэг юм уу? Энэ дээр ямар зохицуулт байгаа болоо та санаачилж байгаа. Хамгийн бодиттой хийх тулгымцны асуудал байна. За Монгол улс бол сүүлийн 8 жилийн хугацаанд л энэ төрөл багцны тоо бүр ингээд мянгаар өссөн. За яг өнөөдөр 2025 оны байдлаар 226,500 төрөл багц нар буюу татвар төлөгч нар цалин аваад ажил хийж байгаа хүмүүс байна. Тэгэхээр бид нар энийгээс олон улстай жишж харах хэрэгтэй. Одоо жишээ нь Оросын холбооны улсад бол 144 сая иргэнтэй мөртлөө сая 500 мянган төрийн албагч байгаа. Энэ нь одоо мянган хүнд ноогдох төрийн албагчийн тоон аргагүй юм байна. Бүгдээр Солонгос улсад бол 52 сая иргэнтэй. За энд бол төрийн үйлчлэгээ үзүүлж байгаа сая 100 мянган төрийн албагч. Мянган хүнд ноогдох нь болохоор 21 л хүн байна. За бүгдээр Хятад ард улсад бол 1.4 тэрбум хүнтэй 7 сая хүн төрийн албанд үйлчлэг үзүүлээд ажиллаж байгаа. Мянган хүнд ноогдох
тоог нь үзэх юм бол 5 хүн. За Монгол улс бол 3.5 сая иргэнтэй. За ингээд 226 мянган төрийн албаагчтай. Тэгээд 1000 хүнд ногдох төрийн албаагчийн тоо 65 баг. Тэгэхээр чин тэнд бол ерөөсөө ингээд ёстой л сонгуулийн оронд гэдэг шиг энэ намын төлөө санал өгдөг, хамаатан садан, найз нөхөд, намын гишүүдээ авчирж ирээд энэ төрийн албанд чигдсэн байна гэдэг бол бодтойгоор одоо хэлхээсээр арга байхгүй. Тэгэхээр бид бол энэ дээр тодорхой хэмжээний ардын намч төр, ардсан намч төр 2024 оны сонгуульд орохдоо захим засаглалыг хийнэ л гэсэн. Яагаад хийж байгаа? Зүүн Азийн бүх орнууд энэ захим засаглалыг хийгээд төрийн албаагч нарынхаа оронтойг тодорхой хэмжээнд бууруулад төрийн үйлчилгээг захимаар өгöd эхэлсэн. Өнөөдөр бид нар e-Mongolia гэдэг том платформ бэлтгэсэн. Асар том big data-д энэ ингэ явж байна. Тэг яагаад энийг бүтээн ашиглахгүй вэ? Тийм үү? 400 нэмэх төрийн үйлчилгээг Солонгосууд зөвхөн аппликейшнээр үзүүлж байна. Төрийн үйлчилгээг шүү. 500 нэмэх төрийн үйлчилгээг Япон хятадууд зөвхөн гар утсан дээр нь төрийн үйлчилгээг үзүүлж байна. Тэгэхээр энэ хүмүүсийн чинь нөгөө дотор төлөвлөгч нарын орлого чинь зүгээр суул цалин борлоод төрийн албаагч нар руу очихоос илүүтэйгээр яг бодиттой хөрөнгө оруулалтууд буюу дараагийн нийгэмд нөгөө нэмэн үрдэг шингээсэн тэр аж ахуй нэгжээ дэмжсэн тэр бодлогоо илүү тэр санхүүгийг өсөрч очих хэрэгтэй шүү дээ. Энэтэй холбоотойгоор бид нар энэ хувийн орлогын албан татварыг нэг хүн болгосноор бол нэг юм 6 том давуу тал гарч ийн гэж бол үзээд. Нэгдүгüүрт бол иргэд өөрсдөө бодит орлого нэмэгдэнэ. За одоо дундад цалин 2 сая 200 байна гэх юм бол 9% төлөх юм бол 22 мянган төгрөг. Өөрт нь 200 мянган төгрөг үлдчихэж шин. Тэгэхээр энэ 200 мянган төгрөгөөр иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлнэ гэж. За хоёрдугаар болохоор эн чинь яг ажилтнад ч гэсэн цалин тавихад их гоё бол. Одоо хувийн хвшлүүд. Тодорхой яг тэр нөгөө 9% чинь танд цалин болоод очиж байгаа шүү гэж. Тэгэхээр сэтгэл зүйн хувьд их таатай хоёр талтай юм ойлголт авах хэрэгтэй. Гуравт нь бол энэ иргэдийн хуваараа бизнес хийх бас энэ орлогын их үүсвэр бий болгож гэж харж байна. Чи мөнгө нь ялч орлого нэмэгдээд ирж шít. За дөрөвт нь болохоор мэдээж эн чинь нөгөө далд эдийн засаг буюу сүүдрийн энэ эдийн засгийг бас ил болох дата нөхцөл болно. Ягаад гэвэл хүн болгон татвараа төлөөд ирлээ. 10% биш 1% болчихорч бүгд төлнө нуугадах шаардлага байхгүй. За тэгээд 5 дахьт нь болохоор мэдээж тэр их усүрээ өөрсдөө хөрөнгө оруулалт хийх тий. За янз бүрийн байдлаар одоо бонд хувьцаа авах тий. Ингээд дараагийнхаа магадгүй хадгаламжинд өрөмтлүүлэх гэдэг юм том том их усүрүүд бас санхүүгийнх их усүрүүд нэгдэнэ гэж харж. Тэр бодиттой яг иргэдтэй очисон дэмжлэг энэ татварыг багасгаснараа бий болно л гэж харж байна. Хүн амын орлогын албан татварын 10% гэдэг бол хувь хүн дээр ирэхээс гадна аж ахуй нэгжээр бас тусаа явдаг шүү дээ тий. Тэгэхээр аж ахуй нэгжүүдэд бас энэ эерэг өөрчлөлт нь яаж ирэх юм болоо. За мэдээж цалингаа өгөхөд бол нэг бүтэн өгөх сэтгэл бас бий болно гэж байна. Нөгөө талд нь яг аж ахуй нэгжүүд жишээ нь одоо аж ахуй нэгжүүд бол ажилтан ажилуулсныхаа төлөө асар их татварын дарамтанд орж ийн л та. Тэ? Над нэг 2 сая төгрөг өгөхийн тулд дахиад улсад бараг 2 сая төлж байгаа байхгүй юу. Ингээд би нэг 2 саяын цалинтай л мөртлөө өгж байгаа татварууд нь явсараа 4 сая болох жишээний ийм л эрсдлүүд байгаад байна л та. Энэ дэр ямар ашиг гарах юм? Тэгээ аж ахуй нэгжийн хувьд бол энэ арай жоохон яг одоо бид нар бол төвлөрж байгаа юм бол хогны орлогын албан татвар дээр энэ хуулийг санаачлаг явж байгаа. За аж ахуй нэгжийн орлогын албан татварыг бол дахиад нэг өөр юм point болж байна. Одоо жишээ нь яг хогны орлогын албан татвар бол нийт төсвийн орлогын 6.8% бүрдүүлж шүү дээ 2024 оны гүйцэтгэлээр. Аж ахуй нэгжих гээд үзэх юм бол бүр 14.5% болчихно. Тэгэхээр энэ дээр бид нар арай жоохон өөр нөхцөлд өөр ярих хэрэгтэй. Төгөр тооцоо судалгаатай ярих хэрэгтэй. Зүгээр яг энэ хуулийн санаачлагын хүрээнд бол аж ахуй нэгжид бол яг нөгөө ажилчдтайгаа харилцах харилцаа гар дээр нь очих бэлэн мөнгө нэмэгдэж ийн гэдэг сэтгэл зүйн хувьд ийм тийм айгүй тийм одоо юу гэдэг таашаалтай хүү нөгөө ажилтнтайгаа шууд харилцах тэгээ авж байгаа залин чи юм болж байгаа шүү гэд ярилцах тийм нөөц болц үүсэж байгаа л гэж харж байгаа. Түүнээс бол яг аж ахуй нэгжийн орлогын албан татвар болоод ирэх юм дахиад өөр асуудал болоод хөндөгдөд эхэлнэ. Энийг бол одоо яг нөгөө татварын багц хууль дээр улсын хурлаас ажлаас гарсан байгаа шүү дээ. Энэ дээр бол өргөөрөнд нь авч үзэж байгаа. Аж ахуй нэгжийн орлогын татвар яах юм? Хогны орлогын албан татвар яах юм? Амнаатаа яах юм? Нэмэрдгийн албан татвар яах юм гээд 2024 оны 12 сарын 31-ний өдөр Монгол Улсын ерөнхий сайд хоёрт нэлсэн шүү дээ. Тэгсэн татварын багц хуулийг шинжилнэ. Иргэдтэй ээлтэй болгоно, татвараа багасгана гэсэн. Энэ дээр ажлаас гараад ажиллаж байгаа. Тэгэхээр эдний үр дүнтэй бас ууж бид энийг ярих хэрэгтэй. За би бас нөгөө өглөө эвлэн байгуулалт дээр хэлсэн.
иргэд хүсэж байгаа энэ ажлыг бол одоо энэ ажлын хэсгээс аваад ажил болгоод явуучаасаа л гэж харж байгаа. Хэрвээ ажил болгоо явах юм бол бид нар их хурлын гишүүнийг бүрэн дэмжээл явчихна. Хэрвээ үгүй гээл дахиад нэг баахан шатлсан юм оруулж ирээл, иргэдийн толгойг эргүүлсэн юм оруулж ирээл, нэг бодиттой бос юм оруулж ирээл, тэгэл эцсийн дүндээ төрн өндөр татвар авцсан байдаг. Гой PR нь болохоор за бид нар шатлцсан шүү, бараг л танаас аваагүй шүү гэдэг юм явдаг. Өгцөн шүү гэдэг. Өгцөн шүү тийм явах юм бол эргээд дахиад одоо бол иргэдээ бол хуурж мэхэлж чадахгүй хаа л гэж харж. Тэгэхээр ер нь бол 100 мянган хүн 7 хоногийн дотор гараа үсэг өгнө. Захимаар гараа үсэх ч өөрөө явдалтай л та. Тий. Нөгөө нэг шууд ингээ ороод лайк талдаг шиг биш байгаа учраас энэ гараа үсэг өөрөө удаад байгаа байхгүй юу. Тэгэхэд тэр явдлыг царгалахгүйгээр 100 мянга хурж ийн гэдэг бол хүмүүс маш их хүсэж байна гэсэн үг байгаад байна л та. Нэг хөө гэдэг бол. Тэгээ ингээ харахаар бол нэг дийлэнхэн сая та хэд өглөө бас хөвлөө хурлаар ярьж байлаа тий. Нэг хоёр нийгмийн даатгал төлж байгаа хүмүүсийг ингээ ажиглахаар 2 сая төгрөг байна л гэж. Гэтэл манай статистикийн хорооноос гаргадаг судалгаа бол 3 сая илүү төгчөөд байгаа штэ. Дундад цалингийн хэмжээ. Тэгэхээр энэ хоёр бол яг ингээд судалгаан дээр суурилсан л тоо үстэй. Яг ер нь яг статистикийн үндэсний газраас гаргаж байгаа дундад цалин чинь 2,266 мянга л байгаа штэ. За яг хөө тэгээд тэрийг нөгөө нэг 2,600 гэж зарим нэг тоон дээр яваад ингээд зүрх болгоод яг бодиттой үнэн бол 2,266 мянга төгрөг байх. Бид нар тэр тоон дээр л ярих хэрэгтэй. Тэгэхгүй хитрхи хийсвэр 3 сая руу гаргаж ирж болохгүй. За магадгүй зарим хүмүүс ч одоо 900 мянган төгрөгийн цалин аваад тэгээд арай бас тэгж ярьж болохгүй. Эмийг нэг жоохон бодиттой үндэслэлтэй харах хэрэгтэй л. Тэр тоон дээр л ярьж. Тэгэхээр ямар ч байсан энэ бол хууль санаачлага гараад одоо өргөн барина. Хизээ өргөн барих вэ? Одоо дахиад ажиллаж байна. За ямар ч зарц намын бүлэг дээр бол өчигдөр ерөнхий танилцуулга мэдээлэл өгсөн. За тэгээд бүлгийн гишүүд бол ерөнхийдөө дэмжиж явах хэрэгтэй. Баг гэж зүгээр хөв гишүүний хувьд харж байгаа. Манай Ардсан нам өөрөө баруун төвийн үзэл баримталтай нам. Баруун төвийн үзэл баримталтай нам гэдэг бол чөлөө зах зээлийг дэмжих хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүд буюу энэ татвар төлж байгаа иргэд аж ахуйн нэгжээ дэмжих хэрэгтэй. Аль болох төрийн дарамтгүй байх хэрэгтэй. Татварыг хөнгөлөх хэрэгтэй. Техник технологид итгэх хэрэгтэй. Шинжлэх хэрэгтэй. Одоо жишээ нь би бол одоо ингээд зөвхөн төрийн албан агчийн тоон дээр жишээд одоо ярихад төсвийн тэр цорхог нөхч бололцоо байна гэж ярьж штэ. Нөгөө 6.8% нөхч тий. Тэрийг яагаад тэгж зоригтойгоор хэлж байгаа гэж бодит байдлын дэлхийн ингэж шийдсэн. Энэгээр л явж технологиор шийднэ. Тэгээд дээрэс нь ингээд манайх ийм олон төрийн албан агч нартай байхаар одоо ингээд хуухын хоорондын контакт үүсээд байгаа штэ. Тэнгүүд одоо надад нэг өдөр зөвхөн гарын үсэг зурхын тулд нэг их ашиг тулгарх юм бол тэр их ашиг танаар хангуулах гэдэг шүү дээ бас. Тэр чи яаж нөгөө хүнд суртал авилгал хээл авах хэрвээ та нэг зөвшөөрөл авах гээд утсаа гаргаж ирээд би дэлгүүр ажиллуулах гэсэн юм а те 8 нэрийн тусгай зөвшөөрөл яаж авах вэ энэ нэг бүрдүүлээ шийдлээ окей дарлаа утас танаас авилгал нэхгүй үст нэхгүй шүү дээ утас танаас хүнд суртал нэхгүй үст одоо зүгээр аппликейшны зээлийг аваад үзье л та тий зээлэн дээр бол ингээл аппликейшны зээл бий болсноор банкуд асар олон ажлын байрыг хэмжиж байгаа байхгүй тэгж байгаа шүү тий яг үнэ яг тэрэн шиг л манай захим өөрөө тийм болох хэрэгтэй л да. Гэтэл ийм Монголынхаа иргэний үнэлгээг гаргаж үзүүлээ төрийн байгууллага руу орох гэхээр та иргэний үнэлгээ үзүүлэх гэдэг чинь. Тэ. Энд чинь захимжаагүйг нэг илэрхийл болчиход байна л да. Тэгээ одоо энэ дээр би зүгээр хов гишүүний хувьд Ардсан намаас захим хөгжлийн яамны сайттай болсон. Зэндийн Баатар хүү. Одоо ажиллах хэрэгтэй. Шахаж байгаа. Ер нь бол одоо ингээд 21 аймгийн 9 дүүргийг хариуцж байгаа юм захим хөгжлийн яамны сайт захим бодлогыг хэрэгжүүлэх гэж байгаа бол бусад яамтуудаагаа харьцаад мэдээ даталаа нэгтгээд ийм Монголиа платформ бүтээн ашиглаад иргэдэд хүн сурталгүй төрийн үйлчлэгийг бүгдийг технологиор дамжуулаад үзүүлэх хэрэгтэй. Хэлээ татврынхаа юун дээр эргээд нэг жоохон яриа гэж бодож байна. Юу гэхээр за та хэд хүн амын орлогын албан татврын 1% болгоё гэдэг санаачлагыг дэмжиж гэж байна. Нөгөө тал чинь дахиад танаа бүлгийн хэдэн гишүүд нийгмийн даатгалын шинтгэлийн хувь хэмжээг бууруулъя гэдэг санаачлаг гаргаад яваад бас яриад байгаа тийм. Тэгэхээр энэ хоёр бол мэдээж яг иргэдээр ирж байгаа тэр санхүүгийн дарамтыг бууруулж байгаа нэг хэлбэр мөн үсв мөн. Гэхдээ нөгөө эргээд цаана юу вэ гэхээр дахиад нөгөө төсөв нийгмийн даатгалын сан дээр хөндлөж байгаа мөнгө гэдэг ч юм ийм юм яригдаад эхэлнэ. Тухайлбал нийгмийн даатгалын хэмтгэлийг буурууллаа гэхэд 400-аас 600 тэрбум төгрөг жил болгоны төсвүүдээр нийгмийн даатгал дээр тутах нэг ч гэдэг юм уу ийм асуудлыг яриа л. Тэгэхээр энэ дээр яг хувь гишүүний хувьд ямар байр суурьнаас хандж байгаа болоо нийгмийн даатгалын хэмтгэлийг ер нь бууруулах ёстой юу? Нийгмийн даатгалын шимтгэл бол яг хувийн орлогын албан татвараас бол арай жоохон өөр ойлголттой. Нийгмийн даатгалын шимтгэл бол буцаад нөгөө тэтгэвэр гараад те тэтгэвэр авч байгаа хүмүүст ингээд хамааралтайгаар том юм яг бүтэн систем ажиллаж байдаг. Тэгэхээр бид нар нийгмийн даатгалын шимтгэл дээр одоо манай банзрагчийн төвшин гишүүн санаачлал явж байгаа уламжлалаас дэмжиж байгаа.
Өнөөдрөөс өглөөнөөс ахуулаад их хамгаалалтын сайд бас эсэргүүцээд сошиалаар ингээд үзээд тах шиг байна. Тэгээ мэдээж энэ бол зөв, эрүүл ойлголт, парламентын мэтгэлцээ. Өөрсдийнхөө аргументуудыг гаргаж ирэх хэрэгтэй. Тайлбарлах хэрэгтэй бодтойгоор. Ингээд сошиалын хойноос муудалцаж хэрэлдэхэр биш. Мэтгэлцээ л гэж байгаа шүү дээ. Би одоо өглөө жишээд хэвлэлийн тарийг зогсож байгаад би энэ дэвшүүлж байгаа 3 арга замаа Муамаа орлогын дотор ингээд буураад буцаад ингээд нөх бололцоотой маа гэдгийг аргументыг дэвшүүлээ. Та хэд эсэргүүцэж байл гаргаад тэр. Гэтэ одоохонд бол эсэргүүцсэн яг хүн байхгүй байгаа даа шүү дээ. Одоо дотрын багц хуулийн дээр ерөнхийдөө ахгаан үе гişүү ахлаад явж байгаа. Тэгээ энэ бол нэлээд иргэдээ бас сонсно гэж би бол бодож байгаа. Ягаад гэвэл Ассурын гавын гишүүн өөрөө бизнесийн салбараас энэ зовлон жаргалыг ойлгоод иргэдэд төлөөлөд орж ирсэн. 2 ч удаа сонгогдсон. Ойлгоод ингэж явах бах. За нийгмийн даатгалтай холбоотой асуудлууд төр бол хоёр тал дээрээ суухан мэтгэлцэх хэрэгтэй. Болон болохгүй гэдэг. Ер нь ингээд нийгмийн даатгалыг яриад эхлэхээр та хэд мэдчихэл байгаа. Одоо манай засгийн газрын хэрэглэх газрын дарга учрал сайд 2 удаа сонгогдохдоо 2 удаа л нийгмийн даатгалын реформыг хийн, шинжилнэ гэл асар гой реформд ярьд болдгоо. Юун дээр болоод байгаа энэ хүн амын өсөлттэй холбоотой нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа иргэдтэй холбоотой эргээгээд нөгөө тэтгэмж авч байгаа хамтуудтай холбоотой бүтэн систем ажиллаж байдаг. Энийг бүрэн зургаар харж хоорондынхоо мэтгэлцээнэ сайн хийх хэрэгтэй. Ингэж эцэг нөгөө талдаа нөгөө нийгмийн даатгалын сангийнхаа мөнгийг бас өргөө зарцуулга эсвэл аль нэг газар авчиад алдчих тохиолдол байгаа шүү дээ. Бодтой шүү дээ. Өнгөрсөн хугацаанд байна шүү дээ. 2 банк руу авчиж чигээр алдсан шүү дээ. Авч чадахгүй юм байна. Хэмжээний мөнгийг авсан тий. Бас энэ дэсээс нөхөх гээд явж байгаа тохиолдол байгаа шүү дээ. Тийм тэгэхээр энэ дээр бол бодлого хэрэгтэй байгаа. Хэрэгтэй. Тэгэхээр миний хэлж байгаа санаа бол одоо би жишээ нь банзрагчийн төвшин гишүүний хуулийн төслийг санаачлаа гар өсгөх зорсон. Тэгэхээр энэ дээр яг бодтойгоор хоёр талын мэтгэлцээний хийх хэрэгтэй. Ямар давуу тал үүсэж байгаа гэдгийг тайлбарлах хэрэгтэй. Нөгөө тал нь яагаад болохгүй гэдгийг тайлбарлах хэрэгтэй. Ингээд энийг иргэд нээлттэй сонсоод шийдвэр гаргах хэрэгтэй. Засгийн газар дээр ерөнхий сайд нь бол 12 сарын 31-нд татврын шинжил хийнэ гэж хэлсэн. Гэтэл сангийн яамны зүгээс тайлбарлаж байгаа энэ өнгөрсөн хугацааны тайлбаруудыг харахаар татврын шинжилэл дотор бол нэг сүртэй өөрчлөлт гарахгүй шүү гэдэг юм яриад байгаа шүү дээ. Ер нь бол яагаад гэхээр нэг улсын төсөвт орлого байхгүй болчихно л гэж тий. 4.10 систем гэдэг. 4.10 систем буюу 4.10% татвар байгаа гэж яриад байгаа. Гэтэл бол Монгол улс сүүлийн 7-8 жилийн хугацаанд маш олон татварууд нь нэмэгдсэн байхгүй. Нөгөө үндсэн дөрвөн татвараас гадна тий. Би одоо тэр манай жавхлан сайд чаар ерөөсөө эхнээс л хэлээд байгаа шүү дээ. Бид нар гишүүнээр анх сонгогдоод ороод нүүтийн асуудал яриад эхлэх. За одоо татвартай холбоотой юм юу ч ярьж болохгүй шүү л гэсэн. Тийм байхгүй шүү л гэдэг. Тэгээд төрөө том болгох гээд төр тасрах хэмжээний эрх мэдэл авах гээд тэнд мөнгө хөрөмтлүүлж юу яах гэдэг. Айлуулах тэрийгэ задлал та. Төр цомхон байгаад цомготгоод айлуулах технологи ашиглаад ажиллах хэрэгтэй шүү дээ. Одоо жишээ нь би энэ ч бас ингээд та хэдэд энэ одоо гэрэл цайгаад харах нь арахгүй. Одоо ингэж байгаа одоо жишээ нь 2024 оны гүйцэтгэлээр л яриа. 2024 оны төсвийн нийт орлого бол 27.80 байсан, тийм ээ. За үүнээс цалинд 5.5 их нийт байсан. За энэ цалингийн доотлын баганд юу байдг вэ гэхээр бараа үйлчлэгээний бусад зардал гэж. Энэ дээр хараа 3.3 их нийт төгрөг байгаа шүү дээ. Цалинтайгаа бараг дүүх. Тийм 3.3 их нийт төгрөг төр юу гэдэг гэхээр нөгөө урамшуулал, шагнал, хувцас одоо нөгөө тэр хангамжийн юмуд ингэ явж идэх. Бүхэл бүтэн 226 мянган төрийн албаагч авч байгаа цалинтай бараг л ойролцоо 3.3 их нийт төгрөг явж байгаа байна. Тэгэхээр ерөөсөө цаана юу яваад байна гэхээр төр их мэдлийг л хөрөнгөлүүлэх гэдэг. Төр мөнгөтэй байх хэвээр, хүчтэй байх хэвээр. Иргэд бол яг хөө ингээд дотроо төлөөл байж байгаа хэвээр. Энийг өөрчилж болохгүй л гэсэн ийм концепт яваад байна шүү дээ. Тэгэхээр аль болох бид нар ухаалаг ажиллах хэвээр. Ухаалаг ажиллаж хэмнэж болох бүх зардлаа хэмнэх хэвээр. Хэрвээ бид нар энийг хэмнэж чадахгүй бол дахиад энэ төр данхаагаал байна. Дийлэхгүй. Одоо бол ардсан намынхан бол та хэд анзаарах юм бол ардсан намынхан ороод энэ тэнд нь бөмбөг дэлбэлж байгаа үстэй. Одоо жишээ нь та ингээд тэр юуны хяналтын менежер гээл түрүү ингээд бүтээмжийн менежер гээл яриад эхэлж байна. Хяналтын менежер ардсан намаас хяналтын үндэсний хороог ариуцчих шин. Одоо хэрэгээ сайд байгаа. 21 хүн томилсон байлаа. 21 хүн эхнээс ажиллаад эхэлсэн. Тэр төрөмж компаниудад яваад очихоор яадаг гэхээр өө зүгээр та ингээд сууж игээл цай кофе хамаг юм бэлдээд өгчдөг. Машин гаргаж бараг өгдөг. Тэгээд юу ч мэдээлэл өгдөг. Өнөөдөр манай 2024 оны их хурлд хаан улдүргээс нэр дэвшсэн Тамир гээд ах байна. Тэгээд 5 дахь төвшин үнийг нь хэлэл тавьчлаа шин. Тэр шаардлагатайгын кондишныг авч яах гэж байгаа. Төсвийн мөнгөөр. Тийм үст.
кондишн авч ийн гэж байна. Өшөө юу гэлээ тэр бүр хүн сонсохын аргагүй тэр нийт телевизээр сонсож байлаа шүү дээ. Тэгээ ийм байж болохгүй. Гэрээний хэсэг явахын тулд тийм оронтоо 800 үнээр ингээд хэмнэх бололцоотой байна гэл ингээд хөрөвдөрч гişүү гэл ярьлаа шүү дээ. Энэ бол ихний юм. Одоо удахгүй ингээд Эрдэнэт гарч ирнэ. 5-7 гарч ирнэ. Багнуур гарч ирнэ. Төрийн өмчт компаниудын ер нь тэнд юу хийж исэн гэдэг юм бол Ардс намын хяналтын менежерүүд очиод ил тодор гаргаж ирэх гэсэн. Одоо бол төсөв ингээд жил болгон хэдэн их 80-аар шууд өсөд байна л тий. Одоо 24 онд байсан 27 их 80 нь өнөөдөр 30 их 33.8 их 80 руу ингээд явчаал ингээд байж байна. Гэтэл нөгөө бидний олдог орлого чи өөрөө биднээс хамаарахгүйгээр гадаад орчиндөө эвгүүтж байна. За дээрэс нь Монголдо хүртэл зохицуулт нь хэрсэлтэл болж эхэлж байна л дээ. Ийм үед одоо бид хэмнэх ёстой, танах ёстой, зөв менежмент рүү орох ёстой байхгүй. Гэхдээ энэ дээр засаг нь хөдлөхгүй нь бол тодорхой байна. Их хурл нь харин энэ дээр манлайл үзүүлэх ёстой. Гэтэл их хурлынхаа дээр засаг нь гарч чадах байна л дээ. Ер нь бол таны хэлж байгаа аргумент төсөв. Их хурл, парламент, ерөнхийлөгчийн институт ингээд тусдаа байх ёстой шүү дээ институт чинь. Их хурл бол засгийн газраар томилсон. Засгийн газар ажиллах ёстой. Одоо ажиллаа хийж чадахгүй бол бид нар нэх ёстой. Угаасаа л их хурлын гишүүн үүрэг төр ард иргэдэд төлөөлнө. Хууль санаачлал нь хуулийн хэрэгжилтэнд хяналттай. Тэгэхээр бид одоо яах ёстой гэхээр 2024 оны хөгжлийн хөтөлбөрийн батлаад өгсөн. 2028-аас 24 оны одоо хөгжлийн хөтөлбөрийн батлаад өгсөн. 14 мега төслийн дэмжээд явуулсан. Тийм ээ. Бүх боломжийг хангацсан. Одоо хийж чадах уу чадахгүй гэдэг хариуцлагыг нэхэн штэ. Одоо ингээд энэ засгийн газар чинь ингээд 9 сар болчихлоо шүү дээ. Тэр бүтэн жил болох гэж байна. Жилийнхээ үед хийсэн ажилтаа байх хэвээр. Ялангуяа их хурлын гишүүдтэй ажиллаа тайлгнах хэвээр. За бидэн тайлгнахаас илүүтэйгээр ард иргэдэд ажиллаа тайлгнах хэвээр. Ард иргэдэд баригдах харагдах юм хэрэгтэй. Харагдах юм гэсэн. Нөгөө талдаа бас ажил хийж байгааг бас хийж байгаа харагдаад. Эрдэнэ мөрөнгө усан цэцлэхэн станц яаж гацлаа. Одоо ингээд яваал эхэлж байна. Гашуун сухад ганц бомбыг хэдэн жил улс төржиж энэ хидах нар эдэн талаас нь юу болгов? Тэгтээ одоо хүм болгох болно ш. Энэ ажил ингээ эхлэн явж гин гэдэг чинь л гэсэн. Одоо ингээд бомбын сэргийлтгээд бомбтуудаа сэргээд эхэлж байна. Гадаад худалдааны нээлттэй бол зорилготой. Ингээл явж байна. Ингээд үр дүнгуудынхаа цаг хугацааны жоох удаан гарч магадгүй. Тэгэхдээ аль болох засгийн газрынхан бол өдөр шөнөгүй энэ хүнд хэцүү үед ард иргэдийнхээ итгэлийг авцсан ялангуяа хамтарсан цацаг явж байгаа энэ үед бол нойр холбол ажиллах хэрэгтэй. Одоо зөрөгтэй ийм нэг шийдлүүд хэрэгтэй байна л дээ. Сая хэлж шít 220 мянган төгрөгийн албаа агч байна. Цалингийн зардлын хажуугаар урамшуулна цалинтайгаа дүүцхүүц хэмжээний зардалтай байна ч гэдэг юм уу тий. Нөгөө талд нь юу вэ гэхээр улсын төсвийг тэлэхдээ яаж тэлэх юм? Эсвэл хумгтаа яаж хумх юм гэдэг ийм зөрөгтэй шийдэл хэрэгтэй байхгүй. Татварын реформ болоод мэдээж шууд улсын төсөвтэйгээ уялдана. Заашгүй уялдах болчихно. Тэгэхээр энэ хоёрыг хослуулж оруулж ирэх үү? Ер нь төсөв тодголыг шаардлага үүснэ үү? Төсвийн тодтол дээр засгийн газрын байр суурийг бол хайд харж байгаа шүү дээ. Төсөв тодтохгүй л гэдэг. Боломжийн гайгүй байгаа л гэдэг. Яаж гайгүй байлгаад байгааг нь ойлгож байгаа шүү дээ. Энэ хэдэн аж ахуйн нэгжүүд энэ ард түмнийхэн бүсийн чангалж байгаа шүү дээ. Тийм байдлаар ингэж чангалаад мөнгөний хатуу бодлого явуулж байна. Бодлогыг 2% нэмлээ. Бүхэлдээ чинь санхүүгийн системд оролцож байгаа банк бус иргэдтэй ямар ч судалгаагүйгээр шууд бодлогыг 2% нэмчихсэн. Шууд хуралдаад нэмчихлээ шүү дээ. Тийм шүү дээ. Энэ бол баг зарим гишүүд ярьж байгаагаар болохоор хэн нэгэн сайд шууд очиод тэг гэдэг үлдсэн юм шиг л юм ярьж байгаа шүү дээ. Зарим гишүүд бол би үнэн гэж бодож байгаа. Иргэд бол одоо бодлогыг 2% нэмэгчлээхээр одоохондоо мэдэхгүй байна л та. Яг яах вэ? Одоо нэмэгдснээр юу үүсэх вэ? Одоо мэдж байгаа шүү дээ. Та утсаа гаргаж нөгөө аппликейшныхаа зээлийг хараа л та. Урд нь 3.6 байсан одоо 4.5 болцсон байгаа шүү дээ. Банкуд тэр зээл өсгөх гээд очил та. Банк нэг талтай мөнгө гаргах дургүй байна. Нөгөө талтай гаргасан ч гэсэн урд нь 18-9% байсан бол одоо 20% 1% нэмэгдүүлэх маягтай л байж шин. Зарим нь 24% шүү дээ. Одоохондоо яг ингээд засгаас ингээд хатуу гараад барих гээд оролдож байна. Чөлөө зах зээлийг тийм байнгын бариадаж дийлэхгүй шүү. Чин чөлөө зах зээл хөгжих ёстой, жамаараа л хөгжих ёстой. Энийн найрын төр засаг нээх ёстой. Дотрийн зөөлөн бодлого явуул. Зах зээлээ нээ. Одоо хаалтаа одоо дотоодынхон зах зээлийг хамгаал бодлого хэрэгтэй шүү дээ. Одоо ингээд бодлогын хөв нэмэгчээр мөнгөний урсгал зогслоо л та. Ингээл эргэлтийн цусны эргэлт багасгаад шүү дээ. Тэ? Яг тийм. Эдийн засаг өөрөө яаж ирэх ёстой гэхээр яг тодорхой аж ахуйн нэгжүүд нь хөрөнгө оруулагч гадаад дотоод төрийн зөв бодлого за хөдөлмөр эрхлэгч нар
эдгээр ингэж хошчиж цаашаа. Одоо жишээ нь Монгол улсад юу харагдаад идэв гэхээр яг бүх талдаа алдаа байгаа. Энийг бид нар хаанаа л ухамсарлах хэрэгтэй. Одоо жишээ нь хүнсний хувьсгал гээл 1.6 их найт төгрөг гараа авчихсан байна. Дараагийн 2 жилийг тооцох юм бол ингээ 2 их найт төгрөг баг гарч явахаар тооцдог. Цагаан алт гээ 550 тэрбум төгрөг гараа авчихсан. За дараагийн жилүүдийг тооцох бол 700 орчим гарна. Шинэ хоршоо гээд бас 500-д гараа авчихсан. Нөгөө зээлийнхаа хүүг татаас өргөж штэ. Ингээ тооцох юм бол бас нэг 700 орчим тэрбум. Ингээд нэг 3.5 их найт төгрөг гаргацсан. А төр юу хийсэн гэхээр уул нь бодлогоор инфляцийн өргөн хэрэглээний тэр нэг 20 төрлөг онллоо шүү дээ уул нь. Энэний үн өсөхгүй байх хэвээр. Тийм болохоор төрөөс татаасаар хүүгийн чинь төлбөрөөс 13%, одоо 19% зээлийн 13% татвар төлөгч нь төрөөс татаасаар 6% аж ахуйн нэгжүүд төлж штэ. Тэг өгцөн. Үрдүн байна уу? Баггүй шүү. Инфляц өссөн үү? Өссөн. Бодлогын үгээ чангалсан уу? Чангалсан. Доллар өссөн үү? Өссөн. Тэгэхээр яг нөгөө талдаа бас ингээд бид нар юм ингээд толгойн 3 чулуу талаас нь харах хэрэгтэй. Төр бодлогоо хэрэгжүүлээд байдаг. Нөгөө талд аж ахуйн нэгжүүд өөрсдөө хариуцлагатай байх хэрэгтэй бас. Иргэдэд ирж байгаа эцсийн бүтээгдэхүүн бол дандаа л өсөлттэй. Дандаа өсөлттэй гэдэг байна. Аж ахуйн нэгжүүд өөрсдөө хариуцлагатай байх хэрэгтэй. Тэд нар зээл авахын тулд төсөл бичиж байгаа, тийм ээ? Зээл авахын тулд эн чинь хөтөлбөрөө тийм танилцуулж байгаа. Ингээд эн чинь 3-5 жилийн доктортой юм байх хэрэгтэй. Энэ дээр нөгөө үйлдвэрлэж гарах бүтээгдэхүүн үнийг судалсан байх хэрэгтэй шүү. Тэгэхэд манай аж ахуйн нэгжүүд бас заримдаа одоо хэлхээсээр аргагүй. Би өөрөө аж ахуйн нэгжийн салбарын төлөөлөл байсан болохоор шууд эрчим хүчний үн бол нэгж бүтээгдэхүүнд яаж хэдэн төгрөг өртөхөр очиж тооцохгүйгээр хиймлэр шууд 10% нэмдэг. 5% нэмдэг. Ийм байж болохгүй шүү дээ. Өнөөдөр эрчим хүчний реформ гэж дайрсаар байгаа л эрчим хүчний реформ гэж явсан. Үн нэмлэл гэсэн эргээд өргөн хэрэглээний бараанууд бүгд өссөн. Одоо буухгүй шүү дээ. Эрчим хүчний реформ чинь одоо ингээд яг үннийг хэлэхэд зөвхөн би хувь гишүүний хувьд л хэлж байгаа шүү. Би бол тэр 102 3 гишүүн зурж байгаад би зураагүй. Наач худлаа шүү. Ардны үе учраас сайн бодоорой. Хин хаана ямар зураг зураад төрийн толгой дээр гарч суучаад сайд болчиход юу хийж ийн гэдэг аюу сайн бодох хэрэгтэй шүү. Гээ зураагүй. Хурлын гишүүд тухайн үед яг үнэхээр ингээд чөлөөт эдийн засаг энэ салбарыг либералчлах хэрэгтэй. Тодорхой хэмжээнд ихний ил чинь түүн бол өсөх юм байна. Эргээд гадны хөрөнгө оруулалт орж ирнэ, дотоодын хөрөнгө оруулалт орж ирнэ, хоорондоо өрсөлдөнө. Өрсөлдөд үн буунаа гэдэг айгүй тийм онлайн төвшөнд сэтгэж гар өсгөж зорсон. Одоо нөхцөл байдлыг хар. Үн өсөгцөн, эзэж буухгүй. Хууль эрх зүйн орчин шинжлэхдэггүй үстэй. Шинжлэхдэггүй. Тухайн үед эрчимчний зохицуулах хорооноос 4-р цахилгаан станц 1 кВт эрчим хүчийг 83 төгрөгөөр үйлдвэрлэж байсан. 3-р цахилгаан станц нэг 94 төгрөг байлоо да. За би тоогоноос тодорхой санахгүй 94 5 төгрөг байсан. Өртгөн шүү дээ. Тэгэхэд иргэд 140 төгрөгөөр хэрглэж байсан. Аж ахуйн нэгжүүд 240 төгрөгөөр хэрглэж байсан. Уулуурхаан бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг буюу баяжуулдаг үйлдвэрүүд нь 300 орчим төгрөгөөр 290 орчим төгрөгөөр үйлдвэрлэжсэн. За хэрглэж байсан. Дунджаар үзэх юм бол нэг 190 200 орчим төгрөг болдог байхгүй. Тэгээ боломжтой л байсан шүү. Тэгсэн хүчээр хийсэн. Одоо иргэд 285 төгрөгөөр аж ахуйн нэгжүүд нь бараг 300 төгрөгөөр аваад явж байна. Дарамт нь хэн дээр аж ахуйн нэгжүүд дээр очиж. Аж ахуйн иргэн дээр л ирчих. Аж ахуйн нэгж иргэд дээр л үрээд. Одоо жишээ нь манай захилгаан. Тэгэхээр 40 мянга гардаг ус 150 гарчихлаа. Тий, юу хэлэх гээд байна гэхээр хийсэн юм бол хийсэн шигээ. Ард нь гар. Үнэхээр эрчим хүчний салбарыг либералчлах гэвэл окей байхгүй. Үнэхээр чадна гэвэл хууль эрх зүйн орчиныг өөрчлөөд гадна дотны хөрөнгө оруулагч нарыг дуудаад тий. Тэгээд энд аж ахуйн нэгжүүд нь боломжийг олгоод хийх ёстой шүү дээ. Өнөөдөр сэргээгдэх эрчим хүч дэлхийд дээр 0.5 цент л байгаа. 0.5 цент гэдэг бол 192 төгрөг. Одоо нэг доллар өсөөд нэг 196 $8 болох нь. Тийм л байгаа. 25 жилийн хугацаатай өссөн эрчим хүчийг хөрөнгө оруулалт хийгээд бариад өгье. Тэгээ эрчим хүчний салбарыг чи ингээд өөдөн дэш нь татаад өгье. Хямд эрчим хүчээр хангаад өгье. 25 жилийн дараа төрдөчн буцааж өгье гарыг гэсэн дэлхийн олон компаниуд байна. Тэгж ярих юм бол одоо энэ эрчим хүчний үндэсний хорооны дарга дор чанд. Дор чанд ардсан намын бүлэг дээр орж ид хэлж ирсэн. Энэ эрчим хүчний үнийг өсгөхөөс өмнө тайлан мэдээлэл цаг хугацаад байгаа юм чи надад байна. Би бүгдийг бичиж авч одоо би таарах болгонд байна асууд. 0.5 центээр гадных орж ирэх гэдэг байна. Би алгадчихжээ. Окей, оруулаад ирээ. Эрчим хүчний үнийг нэмж болохгүй.
Тэгээд нэг биш 2 3-ыг оруулаад тэр өрсөлдүүлэлтэй. Тэгээд өрсөлдөж байгаад энэ компаниуд чинь дотоод илүүдл үүсэх юм бол яах вэ? Өстой жинхэнэ нөгөө хятадтайгаа ярих уу? Оросоос ирч мөч авах болоод урагшаа дээр экспорт нь гарах асуудлаа яриад уралдаад эхэллээ шин. Тэний нэгэд өгчлээ. Нээ нэгээ тагштай. Үнэ өсгсөн байхгүй болсон. Одоо ингээл нэг баахан хүмүүстэй уулзаал яваад байгаа эзэн үр дүн гарах юм хүлээжлээ. Одоо ингээд төр бодлого гэхээр нэг бол татаас өгөх тухай ярьдаг. Нэг бол үн зохицуулах тухай ярьдаг. Угтаа бол төр бодлого гэж юу юм? Татаа орчныг нь эргэцэн хүрээнд бий болгох үстэй. Энэ дээрээ манлал ерөөсөө үзүүлэхгүй юм л дээ. Эргэцэн хүрээнд татаа орчныг бүрдүүл нэгт хоёр дэх юм бол дотоодын өөрсдөө дэмжиж байгаа одоо тэр үйлдвэрлэлийн салбарын аль нэг салбарыг бодлого болгоод дэмжиж тэгэх юм бол зах зээлийг хамгаалж өг. Тэр бол гайлын татвар. Улс орнууд тэгжил ажиллаж. Нөгөө талд экспорт нь гаргаж байгаа дипломат харилцаагаараа бусад улсуудтай харьц. Найр шиг хөршийн одоо хоёр хөрштэйгээ харьцах хэрэгтэй. Стратегийн түншлэлтэй олон улсууд байна. Иж бүрийн түншлэлийн гэрээтэй эднэртэйгээ харьц. Хоёр талын татврын гайлын татварыг тэглэх юм уу? Нэг бол ойролцоолох юм уу? Экспортод гарах. Энэ боломжтой эрэлхийлж. Энэ бол бодлого. А түүнээс л зүгээр одоо мөнгө өгөөд идвэл одоо манай хүнсөдөө хийж байгаа юм чи юм халамжийн яам шиг болчиход ш. Би чуулган дээрээс хэлсэн. Зүгээр өгөөд идэг. Одоо байхгүй л ш. Өчигдөр ихэд л ингээд танаа телевизийнхэн байсан уу? ТV5 байсан уу? Энэ эмэлт дээр очиж ярьсан болж илээ. Тэгээ цагаан алтг яваад идэг ноолуур нь нөгөө малччад тохироод ш. Үнэн нь улам унаад ш. Самнаад ирсэн иргэд одоо яах юм бэ? Энд нэг хоног буудалд хоноход хэдэн үргэ. Нэг хоноход өдөрхөн 3 удаа хоол идэнэ үстэй. Тэрний зардлыг нэг л бодоод үзэхэд амьдралаар нь тоглож байгаа байхгүй. Чи бодлого хэрэгжүүлж системтэй цаг хугацаатай төлөвлөгөөтэй мөнгөтэй үр дүн гарах юм хардсан л хийх хэрэгтэй шүү. Тэгэхгүй зөвхөн таны хэлдгээр өстой жинхэнэ татаас өгвөл асуудал үүсэнгүүт нь мөнгөний бодлогоор чангалж хаяал. Тэгэл гадна дотноо гадагшаа. Одоо жишээ нь аж ахуйн нэгжүүд гадагшаага чөлөөтэй валют гүйлгээ хийж чадгаа болсон шүү. $10,000, $50,000 лимит. Тэрний жишээ байхгүй болц хэцүү болц. Бүгдийг нэг зүгээр ер нь ингээд тэгчээр зүгээр ингээд байгаа байхгүй тий. Манай банкнд доллар байна л гэдэг тий. Долларыг гүйлгэнд оруулахгүй байгаа юм чи байлгүй л яах вэ тий. Тэгээ гүйлгэнд оруулахгүй хаар чи нөгөө цусны эргэл эдийн засаг чинь өсөх уруудах нөгөө гүйлт нь байхгүй болчиход байгаа байхгүй. Гэхдээ манай доллар байгаа л гэдэг. Нэр яг үнэ л баг. Доллар нь байгаад идэг тэр долларыг эргэлтэнд оруулахгүй бол тэр хаана нэмэрдэг шинх юм. Хаана бүтээмж гарах юм, хаана үйлдвэрлэл явах юм, хаана үйлчилгээ явах юм. Байхгүй л болчихж байгаа. Тэгээ саяхан болохоор манай орлого бас байгаад байна л гэж. Яг сонсоод үзэхээр экспортоос орж байгаа орлого 198-аас 260 орчим сая доллар сүүлийн 3 сар эргэлтлээ 1-2-3 сард тий. Тэгтэл өнгөрсөн оны үдид бол 1.1 их 80 руу орцсон явчихсан байхгүй. Тэгэхээр нөгөө орж ирж байгаа орлого чинь байхгүй дасалтаад хахад засаг төсөв болоод байна л гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр л яг нөгөө хэдэн дотоодын аж ахуйн нэгжээсэл бүгдийг ингээ шүүсэн шахаж авах гээд байна л та. Ерөөсөө л тэгж явж байгаа. Ер нь л ингэж яваад байгаа. Одоо тэгэхээр бидний нэг аль болох задлах хэрэгтэй. Эдийн засгийн зөвлөм бодлого явуулах хэрэгтэй. Одоо жишээ нь та ингээл олон улсын нөхцөлөд л ингээд харахад ерөнхийдөө ингээд дотоодын зах зээлүүд хамгаалаад эхэлчихэж байгаа шүү дээ. Доторын тариф тавьчих гэж ерөөсөө л тэр шүү. Худалдааны дан бол цэвэрлэл дотоодын зах зээлээ өмгөөлж байгаа хэлбэр тийм шүү дээ. Дотоод зах зээл хамгаалаа. Тэгэхдээ тэндээ шахагдаж байгаа хэсэг байгаа байхгүй. Бид нар айгүй соргог байх хэвээр. Шахагддаг байгаа хэсэг Монголд ороод ирэж байна. Монголд хөрөнгө оруулалт хийхэд ийм таатай орчин байна. Ороод ирэх гэдэг ийм манлайлалыг манай засгийн газар үзүүлэх хэрэгтэй. Дотоодын аж ахуйн нэгжүүдэд ингээд дарамтлахаас илүүтэйгээр шинэ юм хөрөнгө оруулаач. Гадагшаа гарсан мөнгөнүүдээ дотгошоо оруулж ирээч. Энэ боломжийг чи нээгээд өгөө. Ингэж л ажиллах хэрэгтэй шүү. Магадгүй тэр нээж өгсөн боломж чи өнөөдөр биш юм а гэхэд жилийн дараа л асар үр дүнгөөг шүү. Та төрөлд орохоос өмнө бизнес эрхэлжсэн тийм ээ. Бизнес эрхэлжсэн. Тэгэхэд яг танд тулгарч ирсэн үгүй мэдэхгүй. Тэгтээ асуу гэж чинь юу гэдэг тэгэхээр Монгол улс хөрөнгө оруулагч гэдээ яриад идэг. Гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхээр таатай орчныг өстой дэвсэд өгдөг. Өстой бүх сайхнаар дэвсэдэг. Дотоодын хөрөнгө оруулагч нь яг тэр лөө ороод ирэхээр татварын бүх бодлогод нэмэгдээд ирдэг. Энэ яах ёстой юм бэ? Яг зүгээр одоо нэг том концепц явж байгаа шүү дээ. Энэ бол Монгол улсын тэргуун шатар сайд, хан төмөр сайд дээр явж байгаа. Төр хувийн хвшлийн түншлэл гэдэг юм аа. Нэлээд урдаа ирж явж байна. Тэр нь яаж юм гэхээр манай Монгол компаниудтай гадны компаниуд орж ирээд хамтраач. Тэгэх юм бол төрийн бодлогоор бид нар дэмжиж өгөө гэсэн л юм концепц явж байгаа. Нэг талаасаа бид нар эрх ашигаа бодож байгаа. Нөгөө талаас гадны хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тэгэхээр энэний нөгөө яг нэг зөв point цэгийг нь олно
гэдэг чи ер нь бол одоо тийм балансын тааруулна гэдэг бол за одоо жишээ та гадны хөрөнгө оруулагч бай. Би бизнес эрхлэгч нар. За Монголд бол одоо юу гэдгийг өргөн хэрэглээний бараг нэг 1000 орчим нэр төрлөөс ихэнх нь дотоодоо хийж чадахгүй. Идэхэн бараа бүтээгдэхүүн хийж байна. За хоёулаа нийлээд магадгүй за нэг сав үйлдвэрлэе л да. Монголын үндэсний савны брэнд байхгүй. Байхгүй. Хүн өглөө босгоолгонд савнгаар нүүр гараа угаадаг үст. Байхгүй. За та одоо юу гэдэг Солонгосын том компани яг энэ ахуй хэрэглээний зах зээл дээр явцсан. Тантай хамтарч ажиллая би саналтай байна. Окей ороод ирнэ. Ороод ирэнгүүт та хоёр хамтарсан компани байгууллаа. Байгууллаад манай засаг энийг бодлогоор дэмжиж байгаа маа гэд. Бодлогоо засагдсан нээлттэй болгож байх хэрэгтэй байна. За ингээд төрөө хөвшил хамтраад явах юм бол та Монгол улс төрөнгө оруулалт хийчихвэл Монгол улс тодорхой энэ дээр чинь дэмжиж дэвш гэсэн юм тодорхой хэвчээ. А тэр тодорхой нь гэдэг юм чинь дотрын орчим байхгүй. Яг яах гэдэг. Шатлсан гэж нэг баахан тэг одоо яах гэж орлого олж байгаа хэсгээ тонж амьдрах гэж байгаа юм уу? Тэ. Нэгвэл тэр ажлыгээд өдөр шөнөгүй нойр хоолгүй хөдөлмөрлөө зүтгэж байгаа хүмүүс нь өндөр цалин авангууд тэндээс нь өндөр доторх авах гэдэг юм уу? Тэгэхээр ч нөгөө үндсэн хуулийн суур зарцам чинь ингээл дахиад зөрчигдөж байгаа юм байна. Яг олон улс бол ингээд шийдсэн байна. Бид заавал нэг зарим нэг юм дээр тэгж шийдэхгүй илүү ухаалгаар шийдэх боломжууд байхад тэрийг яагаад ашиглаж болохгүй. Тэг татварын бодлого гэхээр бид тэр нэг хитгэн татвар яриад байна л да тий. Гэтэл бид тэр яригдахаас гаднах татварууд гэж нэг одоо бараг хураамж хэлбэр юмнууд зөндөө болчихлоо шин. Тэ нийслэлийн татвар юуны бараг ресторанд үйлчлүүлэхэд Оросны төлбөр болох гал ингээл ирсэн. Алхам тутамд л тийм дарамтанд ороод байна л да. Яг үнэн. Тэгээ бид нар асуудлаас олон талаас нь л харах хэрэгтэй. Одоо жишээ нийслэл татвар их чинь яалчгүй утааны асуудал байна. Яалчгүй бүглэрлийн асуудал. Энийгээ бид нар шийдэх хэрэгтэй. Шийтгэл хэрэгтэй. Гэхдээ яаж вэ гэдгийг бодох хэрэгтэй. Жишээ нь одоо ингээд бид нар ингээд утааны сонсголт төр сонсоо сууж хахад бараг ингээд тоонууд нэг өөр яригдсан заяа. 1.5-аас зарим бүр 3 их нэг төгрөг үрдсэн гэдээ яриад. Бид нар гэр орооллоо хэрвээ үнэхээр зүгээр нэг их нэг төгрөг байсан бол сэргээгдэх ч юм уу бүгдийг шийдэх болцоод шүү дээ. Ямар ч асуудал утаанаасаа салчихна. Эрүүл мэндээсээ салчихна. Дээрээс нь орлого олчихно. Тийм боломж байгаад байна. Тэгээ тэрийг ашигладаг. Зүгээр нэг 100 муух янз бүрийн тендер те өөрсдөндөө зориулсан тэр шахмал төлшмөлчтэй нэг юм хийдэг. Тэгээ тэр нь ингээд байнгын эдийн засгийн эргэлтэнд мөнгө болоод эргэж явах хэрэгтэй юм л эдгээр төрийн мөнгөийг авчигээд байхгүй. А түүнээс бол би одоо сүүлд сонгон найрхан дүүрэгт толгоотд нэг айл дээр бас туршилт хийсэй. Биеэр очиод манай ажлын хэсгийг очиод эрчим хүчтэй яг энэ асуудал яригдж явах үед Facebook дээр яг зар тавиад за бид нар одоо 10 кВт-ийн нарны панел 10 кВт-ийн инвертер 20 кВт-ийн 20 кВт гэдэг чинь хуульд баригдаж байгаа шүү 20 кВт-ийн батарей ороогууртай битас станц барьж өгөх туршилтын ажил хийж байна. За ийм шаардлагаас айл байвал холбогдоор гэсэн нэг айл холбогдсон. Яваад оц өвөө юм хоёр. Хоёулаа тэтгэвртэй охинтойгоо амьдардаг. А энэ эрчим хүчний үн нэмэгдэхээс өмнө сард 800 сая төгрөг төлдөг байсан. Болж исэн. Тэтгэврээ дээрээс нь охиныхоо бас хүүхдийн мөнгө одоо юу гэдэг нь орлого нөхрийнхөө орлого бол нийлүүлээ болж исэн. Эрчим хүч нэмэгдснээс хойш бараг сая 900 2 сая төлөх гэдэг гэж. Тэгээд тэр айл хот руу дахиад нэг хүүхдийн рүү нүүж ирж байгаа. Тэгээд бид нар холбогдоод өөрсдөө фэйсбүүкээр орж холбогдоод тэр хашааг нь үзээд очиод хийсэн. Одоо ямар ч асуудал байхгүй. Нэгт хоёр дэх юм бол тэр эрчим хүч бие даасан байдлаар хашаандаа хийснээр одоо эрчим хүч үйлдвэрлэж эхэлж байгаа. Бид нар 365 хоног ингээд симуляц хийгээд үзэхээр жилийн эцэст өөрийнхөө эрчим хүчний төлбөрийг төлөөд дээрээс нь бараг 790 800 мянган төгрөгийн ашиг олох боломж байгаа. Одоо манай ажлын хэсэг бас нэг яг 0.7 газартаа гэрт туршилт хийж. Тэгвэл тэр бол 5 кВт. 5 кВт, 5 кВт инвертер, 10 кВт батарей ороо. Тэгээд хибрид систем шөнийн хөнгөлөлтөд тогоос ашиглаждаг. Ингээ бид нар ухаалгаар иргэдэд орлого олох боломжтой юмнуудыг илүүлүүлэн зааж өгч тэрийг хийх нь их зүгээр байдаг. Ер нь тэгдэг үстэй нөгөө энэ дээр л нөгөө төрийн зохицуулт гэж чухал байгаа тийм бодлого л байхгүй. Тэрнээс төр өөрөө очиж хийж өгөх гэдэг байгаа байхгүй. Одоо бол тий. Үгүй энэ утааг бууруулъя гэхээр тийм ээ утааг бууруулъя бид бүгдийн барилгын газрын чөлөөлөөд алиудын үлгээд барилгыг бариад бүх ажлыг хийж өгөх гэдэг байгаа байхгүй. Тэгээ тэр нь төрийн мөнгөөр хамгийн. Тийм төрийн мөнгөөр явах. Жишээ нь энэ бол яг би дуршилт хийж байгаа болохоор манай ажлын хэсгийнхэн өрөнгө оруулалтын нэг олсон. Тэгээд нөгөө иргэдтэйг очиж уулзсангуудаа иргэд ингээ хийгээд өчвөл бид нар өөрсдөө төлөөл гэж байна. Төсвүүдэр ямар ч дарамт байхгүй. Энд эндээс мөнгө авъяагүй. Тэгээд тодорхой хугацаагаа тохирол гэрээ хийсэн сар болгон 300-400 мянган төгрөгийн багах мөнгө өгвөл
Тэгээд дээрээс нь өөрсдөө хөрөнгөтэй өмчтэй болоод үлдчихэж байгаа юм. Тэгээд энэ чиглэлийн ийм орлого олчихно. Өмчтэй болоод үлдэнэ. За дээрээс нь нөгөө өөрсдөө үйлдвэрлэгч болж байгаа. Өөрийнхөө эрчим хүчийг бүрэн бие даасан байдлаар шийдэж. Тэгээ энийг айгүй тийм зөв хийхгүй бол бас болохгүй. Зарим нь ингээд 5 кВт хийх ёстой юм буруу тооцоогоор оч 3 кВт хийгээл нэр хүндийн муу болгоо хийчихнэ. 10 кВт тохирох ёстой юм 7 кВт хийгээл киловаттер хийгээл нэр хүндийн муутгаал хийчихнэ. Ийм жишээний юм зөндөө. Тэгээ гаднаас ингээд юмнууд нээлттэй технологи хөгжиж манайх ингээд телевизийн өмнө гарч ярихтай нээлттэй юм шиг. Яг амьдрал дээр хаалттай л байна. Одоо ингээд эрчим хүчний яамыг хараа л та. Түрүү ингээд манай ардсан намаа сонгогдсон зэнгүүн гүшүүн сумны зэв болол явлаа шүү дээ. Чойж сүрэн сайд одоо юу хийж байгаа? Чуулган дээрээс зэнгүүн гүшүүндээ баярлж байгаа шүү энийгээд байж байгаа шүү. Тэгж болохгүй шүү дээ. Цуг яваад хийсэн бол одоо яг бодтойгоор гадны хөрөнгө оруулалтыг оруулж ирээ тэр 0.5 цент болох юм бол эрчим хүчний буцаад 190 төгрөг рүү ороод хоорондоо өрсөлдөөд 190 150 руу ороод 130 руу ороод тийм үстэй. Тэгээ иргэд тэр үр шимийг хүртэж явах хэрэгтэй шүү дээ. Энтхэн бараа бүтээгдэхүүн. Боломж байна гэдэг хат мөртлөө боломжийг үүсгэх. Оруулж ирэхгүй. За баярлалаа. Хоёулаа тэгэхээр Улаанбаатар хотын утааны энэ дуршилтыг дахиад нэг уулзаад ярих боломж гарна гэдэгт итгэлтэй. Өнөөдөр урилга хүлээж аваад ямар ч зэн татвартай холбоотой зүйл дээр бас иргэдэд нэлээд том ойлголтыг өгсөн танд баярлалаа. За танай хамт олонд бас амжилт хүсье. Урьж оролцуулсанд баярлалаа. Тэгээд аль болох яг юм нээлттэй гоё ярилцлага байна. Амжилт хүсье. За баярлалаа.